За намайг Тэмүүлэн гэдэг одоо 25 настай. За миний тайсны нэр бүжиглэж байгаа бүжгийн нэр маань юм бол Тэко. Сайн байцгаана уу, намайг Эрдэнэ үеийн Амин Заяа гэдэг. Тайсны нэр маань болохоор Кида. Focus Entertainment-ийн үүсгэн байгуулагч, бүжгийн найруулагч, бүжгийн багшаар ажилладаг. Бүжигтэй анх танилцсан түүх гэвэл бас аягүй сайн тод санддаг юм аа. Нэг хэдэн онд 4 онд 5 онд 2005 онд эсвэл 4 авцаа дижиталын амтлалын тоглолт болж ирсэн. Тэнд манай эгч маань намайг хамгийн уртлыг нээсэн гэдэг өргөж аваад үзүүлж ирсэн байхгүй. Тэгээд тэр дуулж байгаа дуучид нь дуудсан юм шиг байлаа. Ингээд гараа дээр тайсан дээр. Тэгээд манай эгч намайг тайсан дээр авчиж тавиад тэгээд би яг тайсан дээр бүжиглэж ирсэн юм байлээ. Фристайл гэдэг ингээд. Тэр үчи одоо нэг 3 настай байсан уу буюу. Тэр үеийг одоо хүртэл мартагддаггүй ингэж тод үлдсэн дурсамж байд. Тэгээд тайсан дээрээс яг олон хүний зэрэгтэл харах мөч гэдэг юм уу? Дуучдыг дээрээс нь харах мөч гэдэг юм уу? Тэр үеэс л бүжигтэй анх танилцсан гэж ерөөхдөө тайсан дуртай болсон гэж ялна. За бүжигтэй анх танилцж исэн гэх юм бол хүүхэд байхдаа ер нь цэцэрлэгт байхдаа анх яг өдрийн цагаар унтахгүй тулд яг тэгж бүжиж сурж исэн. Өмнө нь анх эхэлж байхдаа болохоор Латин Америк суурьтай байж байгаад явцдаа Монгол бүжгийн суурьтай болоод тэрнээсээ гудамжны бүжгийн төвлөл рүү орсон. Гудамжны бүжгийн төвлөө одоо хичээллээд 8-9 жил болох гэж байна. Урлагаар яг өөрийгөө илэрхийлэх хамгийн том нэг хэлбэр нь гэсэн үг яриаггүйгээр өөрийнхөө хэлэх гэсэн санааг яг мэдрэмжээ хүн төрөж чаддаг хамгийн том илэрхийлэмж учраас бүжгийн урлагийг сонгож одоо хичээлж гисэн. Хамгийн хүндрэлтэй нь байсан яг гудамжны бүжгээс сурах. Гудамжны бүжгийг сурах гэхэд ер нь Монгол бүжгийн суурь болохоор хөл ингээд дэлгэмэл байдаг. Тэгэнгүүт эсэргээрээ гудамжны бүжиг болохоор утгашоогоо ч юм уу нэг юм хөдөлгөөнүүдийг сурахад аюу хэцүү байсан. Тэгээд аюу хүнд цохилт ирдэг байсан. Тэгээд аяа сонсохгүй ч юм уу аюу их тийм сандарлыг аюу авдаг байсан. Яг анхан шатны суралцагч байхдаа. Тэгээд тэр явцдаа болохоор яг ойр дотны манай заалны хүмүүс мань болохоор өөжи болж гинөө ингэж ийна зүгээрээ сандарч исэн ч гэсэн энэ зүйл байдаг юм аа гэж айгүй зоригжуулдаг байсан болохоор явцдаа тэр зүйл маань ингээд уусаад алга болоод араас нь бол яг чихнээсээ харизан за энэ дэр би ингэх ёстой шүү ийм зүйлээр анхаарах ёстой шүү ийм хөдөлгөөнөөр хийх ёстой шүү гэж айгүй анхаарч эхэлж исэн. Нилээн их хөдөлмөр гарсан 2 жилийн дотор манайраас хэлсэн. Өөр нь бол бусад хүмүүс бол Латин Америкаас шилжиж байгаа хүмүүс бол нэг жилийн дотор манайрын тасагдаад аюу гой болоод ирдэг бол яг Монгол бүжгээс шилжиж ороход бол надад бол 2 жил шаардлагатай. За нэг 4 жилийн өмнө Focus Entertainment гээд
entertainment-ыг найз зөвхөнтэйгээ зүг байгуулж исэн. За анх байгуулсан шалтгаан юу вэ гэхлээр ерөөхдөө гудамжны бүжиг буюу street dance гэдэг зүйлийг тайзан дээр яагаад хийж болохгүй гэдэг зүйлээ юу баримт. Бид хэдий хамгийн анх үүсгэн байгуулагдсан шалтгаан нь болохоор орох тоглоом тодорхойлсон байсан. Тэгээ шууд бидэд за сонгон шалгаруулалт авъя. Бүжигчдийг цуглуулад бэлдээ. Тэгээ сарын хугацаанд бэлтгэл хийгээд шууд тоглолтод гарч ирсэн. Тэрнээс хойш тоглолт ерөөсөө өнжөөгүй, тасралтгүй явсан 4 жилийн хугацаанд бол. Яагаад гэхээр одоо нөгөө дуугаа дагаж, дууны урсгалаа хөгжмөө дагаж бүжгийн урлагийн давхар үүсч явдаг учраас тэр монголчуудын 80% гэдэг юм уу төдийлөнсөө ойлгодгүй. Одоо электроник дуун дээр ямар бүжиг бүжиглэх хүч гэдэг юм уу зүгээр ингээд саваад ах юм уу те хипхоп дуун дээр ямар хөдөлгөөн хийх юм гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тайсны үзүүлбэрүүд бүгдээрээ гэж хэлээгүй. Ихэвчлэн дандаа нэг тийм зүгээр л энгийн хөдөлгөөнүүд хийдэг байсан. Миний харснаар тэрийг одоо арай өөр төвшөнд авчихын тулд яг entertainment чиглэлээр үйл ажиллагаа явуулаад төрөл бүрийн дуун дээр яг тухайн зоогдсон төрлийн бүжгийг хийж хүмүүс таниулах зорилгоор ерөнхийдөө entertainment-ийн найз зөвхөн зүгүүлсэн байгуулж ирсэн. Тэрнээс хойш гудамжны бүжгийн төрлүүдээрээ хүүхдүүд бэлтгээд өөрсдөө хор бэлдээд явж байгаа гэсэн үг. Давхар entertainment тайсны дэглэлт гэхээсээ бас илүүтэй freestyle буюу одоо бүжгийн battle гэдэг штэ халз тулаан тэр зүйл дээр маш их хүмүүсийг оролцуулдаг. Бас давхар өөрөө маш их орох дуртай байдаг. Бүжгэж явахд авдаг мэдрэмж үйл надад яг хоёр төрлийн одоо зүйл байдаг гэсэн үг. Эхнийх нь болохоор өөрийнхөө дэглэсэн дэглэлтийг тайзан дээр бүжгэлж одоо хүмүүсийн аавраг мэдрэх тэр амар чухал гоё мэдрэмж өгдөг. Ягаад гэвэл тухайн дуунд тохируулж дэглэлт буюу хореографи гаргана гэдэг нь бас маш мэдрэмжийн асуудал болчихж байгаа юм л да. Үнэхээр хүсэхгүй байгаа дуун дээр хүн хэд гоё дэглэлт гаргаа тэр нь мэдрэмжийн тал дээр хүн төрдөг ч юм уу. Тэгэхээр тухайн дууг өөрөө мэдэрж иж дуртай байж иж өөрхөн хүссэн дэглэлтээ гаргана. Одоо өгөн дээр нь зоодог ч юм уу. Энэ дээр нь яг бит кил авч зоодог ч юм уу. Тэгж гаргадаг гэсэн. Тэр мэдрэмж яадаг вэ гэхээр эргээд нөгөө өөрхөн хийсэн юмыг одоо бүтэн сарын хугацаанд нэг дэглэлт гаргаад тэрийг тайзан дээр 2 минут бүжиглж байгаа ч гэсэндээ хүмүүсийн харж байгаа харцнаас ахуулаад би ийм гоё юм хийсэн юм шүү гэдэг дотоод тийм одоо ахиж хийх хүсэл төрүүлдэг гэсэн үг. Хоёр дахь мэдрэмж нь болохоор battle дээр freestyle battle хийж байгаа хэвчээ. Илүү тийм байчин мэдрэмж авдаг гэсэн үг. Яагаад гэхээр би чадвараа илүү байх гээд байгаа. Надад өрсөлдөж байгаа өрсөлдөгч маань бас илүүгээ харуулах гээд байгаа. Тэрийг хүмүүс шүүж байгаа. Тэгэхээр яаж тэр хүнээс илүү байх вэ гэдгээр потенциал маш сайн шахаж өгдөг. Аяа сонсно, хөдөлгөөнүүдэд бодно, давхар хүн хөдөлгөөнүүд хийнч гэдэг юм уу. Тухайн craft-ыг одоо яаж авах вэ гэдэг юм уу. Тэр тал дээр маш сайн анхаардаг учраас ер нь тийм байлтж байгаа юм шиг л мэдрэмж авдаг гэсэн. Тайсан дээр гарах хамгийн гоё зүйл гэх юм бол зэрэг л яг тэр артистаас илүү бүжигчдэд анхаарлаа хандуулад бүжигчдийн үзүүлбэрийг эхнээс нь дуустал үзээд хамгийн сүүлд нь ингэж эмоцтойгоор авах нь хамгийн гоё гэдэг. Яг 100% яг манай бүжигчдэд ингэж фокуслаж хардаг нь аюу гоё. Тэр утгаараа бас бидний байгуулагдсан одоо энэ нэр маань бас холбоотой фокуслаж харах, фокус гэдэг утгатай. Ерөнхийдөө Монголд түгээмэл хөгжсөн одоо байдлууд болдог төрлүүд гэх юм бол breaking байдаг, b-boy, b-girl. Ерөнхийдөө нөө top rock-ийн газраа иргэн маш хүнд элементүүд хийдэг.
Араас нь хипхоп орж ирж байгаа. Хүн болгоны төвөмөл мэд хипхоп байдлууд их болдог. Сүүлийн үед төвөмөл дэлгэрж байгаа байдлууд гэх юм бол электро одоо ерөөдөө тектоник бүжгийн дараагийн үе шат гэсэн үг. Электро бүжиг байгаа. Араас нь одоо локийн бүжиг, попын ч гэдэг юм уу. Ерөөдөө попын бүжиг бол дээр үед байсан бүжгийн төрөл. Одоо Dream Big гэх хамтлаг үүсгэн байгаа. Яг попын бүжиг илүү давмгаар хөгжүүлж исэн ч гэдэг юм уу. Тэгэхээр яг байтал дээр юу болдгоо гэхэлэр төрөл тусдаа болдог гэсэн үг. Одоо чинь хипхоп бүжгийн байтал боллоо гэхэд хипхоп DJ-ийн тустай дан хипхоп аянуудаа тавина. DJ нь бас яг хипхоп DJ байх ёсгүй байгаа гэдэг юм. Яг байтлын DJ буюу яг бүжгийн хинэл тохируулсан аянуудыг тавих. Тэнгүүтээ давхар MC мэдээж 3 2 1 тэг гэж тоож дуусж яхад scratch хийгээд дараагийн аяа солихч гэдэг юм уу. Тиймэрхүү маш чухал шийдвэрийг гаргадаг учраас DJ тустай байдаг гэсэн үг. Монголд болохоор хөгжлийн төдийлөн сайн шууд дураа байхгүй байгаа. Одоо өсрэл нэг 200-аас 300 удамжны бүжигчид хичээлж байгаа одоо профешнл мэргэжлийн төвчний хүмүүс бигинер гэдэг хүүхдүүд байгаа. Тэгэхээр яг нэг төрлийн байдал зохиоё гэхээр хүмүүсийн эрх одоо үзэх хүмүүс маш цөөн болоод ирдэг. Тэгэхээр монголчуудын одоо байдал зохиож байгаа хүмүүсийн шийдвэр нь юу байдаг вэ гэхээр all style байдал хийх гэсэн ерөөдөө нэг хүн татах нэг концепт гэсэн байх юм шүү дээ. Тэнд болохоор ерөөдөө төрлийн аяг нь Монгол аяг ч гэн гадаад аяг ч гэн тэр аяыг одоо би чинь локийн төрлөөр бүжгэлдэг байлаа гэхэд тухайн аяг өөрийнхөө төрлөөр илэрхийлнэ гэсэн үг юм. Тэгэхээр би локийн төрөл бибордэж таарж болно, хипхоп одоо электротож таарж болно гэсэн үг. All style-ийн гол зарчим нь юу вэ гэхэлэр тухайн аяыг илэрхийлэх гэсэн үг. Өөрийнхөө төрлөөр тийм л онцлогтой. Төрөлдөө тусна ярил бас тустай юм байгаа. Жишээ нь локийн бүжгийн төрөл гэдээ ярих юм бол 1970-аад онд үүсэж ирсэн. Үүсэн төрөл нэг сонирхолтой. Клуб дотор зүгээр ингээл найзуудаараа бүжгэлж байгаа л нэг гай ингээл хөдөлгөөн хийсэн юм байна ингээл төгсөж байгаа хөдөлгөөн. Найзууд нь хараад наачаасан гоё хөдөлгөөн байна гэдэг ахаад хийгээл. Тэгээ ерөөхдөө тийм хөгжилтөөн дундаас үүссэн бүжгийн төрөл гэсэн camp lock гэдэг хүн үүсгэж ирсэн. Тэгээд тэгэхээр локийн бүжгийн ерөөхдөө шинэ чанар нь болохоор хөгжилдөх зорилготой. Нэг ууртаа хийдэг ч юм стресс үедээ ямар ч хааллахгүй зөвхөн хөгжилтийн тул локийн бүжиг хийж гэдэг юм уу. Хипхоп бүжиг гэхээр илүү эрх чөлөөтэй. Чи тухайн бүжгээр өөрийнхөө юуг ч илэрхийлж болно. Тухайн хипхоп сүнс чинь байвал Trump гэх бүжгийн төрөл байгаа. Ерөөдөө арьс өнгөний үзэл сурталаас гарч ирсэн бүжиг гэсэн үг. Ерөөдөө хараад өөрийнхөө уурыг илэрхийлж байгаа. Тэгэхээр илүү нөгөө давшилттай, хүчтэй байдаг ч гэдэг юм уу. Попын бүжиг яг үндсүг барьдаг. Тиймэрхүү одоо өөрсдөөс онцлогтой. Ерөөдөө хүмүүс маань хичээлээд ч гэдэг юм уу оролдоод үзэх юм бол маш тийм гоё эерэг өөр мэдрэмж авах боломжтой бүжгээр. Би болохоор яг 10-аад жилийн өмнө 11 жил юм уу 15 он гэдэг чинь тийм ээ. Аюултай монголчууд тэмцээний эхний юунд нь улирлалд нь оролцож байсан. Хоёр дахь нь нөлөөд байгаадаагаарсан санахгүй. Тэгээд шилдэг 8 хүртэл шалгараад ерөөдөө нэлээд одоо нэг шууд утгаараа олонний танил болцсон байсан тухайн үедээ. Тэгэл нөө Instagram, Facebook мөгч амар хөгжөөл хүмүүс баяр хүргээл. Тухайд чинь тэгэл нэг хүүхдээрээ байсан илүү жоохон нэг эго урах шинж тэмдэг илэрж байгаа байхгүй юу. Одоо би мундаг олон хүмүүс таньдагч гэдэг юм уу. Тэрний тэмцээний 2 жилийн араас ч байна уу. Бүжгийн байдалд орж үзвэ. Тэгээд pre-selection буюу сонгон шалгаруулалт болоогүй шууд байдалтаж үзсэн чи эхний үндэ би шууд хусагдсан байдаг байхгүй юу. Тэгэд бодож хэлж байгаа юм чи би яагаад хусагдчихв ийм олон жил ингэж хичээлэлжээд гэж бодож үзээд одоо нэг амар өндөр хөгжсөн байсан эго ч бууж эхлээд ахиж ихнээс нь сурсан л гэсэн үг. Одоо бүжгийн дэглэлт гэж нэг өөр юм байдгийн байна. Freestyle гэж бас нэг өөр юм байдгийн байна гэдэг. Тэрнээс ч байгаа байдалтай ч ингэж 3-4 жил явсаар байгаа. Ерөөсөө зарим үед pre-selection-д тэмцэхгүй сонгож шалгаруулалт тэмцэхгүй. Тэгж жагаад байдалтаад одоо юу гэдэг чинь тухайн хүнийг хожигдох болгондоо тухайн хүнийгээ төсөөлөөд гэртээ нөө живчээ зүүж ягаад
одоо бэлддэг байсан гэсэн. За би ингүүл ялчих байсан юм болов уу гэсэн вариантаар тэгж байгаа л ерөөдөө өөртөө маш их шаардлагаж байгаа л одоо мэдээж тулаан учраас хүмүүст үзүүштэй байх хэрэгтэй, өөртөө гоё байх хэрэгтэй. Гол нь нөгөө нэг үндсэн basic grow move гэдэг юм уу зүйлүүдэд алдахгүй байх хэрэгтэй. Тэр болгоныг яг баримтлаад ерөөдөө сүүлийн нэг 3-4 жил тэмцээн болоод маш амжилттай оролцоод finalist шагналууд маш их авсан. Одоо бүжгийн багшаар ажиллаад нийтдээ 4 жил болж найруулагч хийгээд тэр хугацаанд болохоор би их хүүхдүүдтэй багшлахаас илүү хүүхдүүд нь бас нэг надад багшилдаг байсан. Олон хүнтэй ингэж харилцах юм байна. Ингүүл энэ хүн чинь арай өөрөөр ингэж бүжийг сурд юм байна. Загнал сурдаг хүн байхад хажууд нь давтал сурдаг хүн байдаг ч юм уу. Эсрэгээрээ бүр зүгээр харсаар агаад хүн бүжиглж байгааг харсаар агаад цээжилдэг хүн байдаг ч юм уу. Тэр бүх арга барил ер нь бол хүүхдүүд нь надад бараг багшаалсан гэж хэлж болно. Анхны тайзны одоо дэглэлтүүд гэвэл хамгийн сайн сонсдог дуучныхаа ард одоо choreography буюу дэглэлт дуун дээр нь дэглэлт гаргаад нэг тайзан дээр хамт гарна гэдэг бол амар том айц. Хүндэлж байгаа хүн байна. Бүр баруун жилээсээ сонсцсон дуучин байгаа байна. Яах вэ? Ерөөдөө айцтай харилцаа үүсгэхэд маш хүндрэлтэй байсан. Тайзан дээр алдчих болооч гэдэг юм 9 жилийн бодол төрж байгаа. Эхлээд оролдож үзэхгүй бол ухаан зүйл цаашаа явдгүй юм лээ. Тэгэхээр харилцаа заавал үүсгэж ядаж минь тустай сайн байна уу? Би энэ дэглэлтийг гаргасан юм аа. Та нэг ийм хөдөлгөөнийг үзэж гэдэг юм уу? Зөвч бай, буруу ч бай орлого хийж иж тухайн зүйлээсээ сургамж авч иж ингэж баг багаар ахиж явдаг гэсэн. Одоо ерөөхдөө цуг ерөөхдөө манай найз хүн битээр 2 багш найруулагч гэж явдаг. Одоо манай студид ерөөдөө хариалагдж байгаа яг үндсэн гишүүд болон нийт гишүүдээ ингэж багцааж үзүүлнэ 100-аас 200 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм. Ямар байна? Ер нь л жоохон марахан л байна. Ямар байна? Гоё наа. Багш байж. Байхгүй энэ маш урт юм. Ямар байна? Гоё. Ямар байна? Янз байна. За ингээд энэ хэдэ байрыг хайрцаг авч ийн, бүжиг хайрцаг авч ийн. Бид яг одоо Наша Таня гэдэг ууныхаа байрыг авч байна. За ингээд тасны утгааг шалгаж байна. Ледний өсөр том. Энэ туршлага суухад бол ажил хамт олон хүүхдүүд энэ 3 зүйл гурлаа нөлөөсөн. Яг багш олон гэдэг бол аюу хэцүү юм байлээ. Олон хүнтэй харилцаа үүсгэж байгаа. Нэгийг гомдоочихгүй юмсан, нөгөөг нь арай хэтрүүлчихгүй юмсан гэж хэмжээг нь тааруулж барьсан гэдэг харилцааны асуудал сурч ирсэн. Энэ хугацаанд харж үзэхэд яг өөртөө заасан дэглэлтийг хүүхдүүдтэй давхар заагаад яг тэр манерыг суулгамж гэдэг юм уу тухайн бүжгийн ойлголтыг төрүүлнэ гэдэг бол маш хүнд ажил. Энэ удаан хугацаанд хөвшөөд хүүхдүүд маань өөрсдөө нөгөө сурах процессыг богиносоод тогтоолтын хугацаад ирэх үед илүү нээлттэй чөлөөтэй болж ирдэг. Дууштай харилцах ч гэсэн бүжгийн тухайн манерыг авах байдал ч гэсэн. Одоо гаргаж байгаа дэглэлтүүд маань гэх юм бол ерөөдөө дандаа үеийнхэн артист залуучууд дээр гаргаж байгаа дэглэлтүүд байгаа. Манай үеийнхэн ч гэсэн идэвхтэй юм хийдэг болцсон байна. Тэр утгаараа ч гэсэндээ харилцаа илүү сайн болж ирж байгаа гэсэн. Үеийн хүүхдүүд залуучууд учраас хоорондоо маш сайхан илдэг харьцсан, санаа бодлогчдоодээ суралцсан. Том тайзан дээр гарахад анхандаа болвол яг бүжигчин байхад бол багштайгаа аюу яриад байсан тайзан ард. За та нар одоо ингээд ийм зүйл дээр анхаараарай. Энэ зүйл дээр ингэ шүү гэд багшийн ярианд автаад тайзан дээр гараад за багшийн яг тэр хэлсэн юмнууд дээр налцчих үе дээ. За тэд нар дээр л алдаж болохгүй шүү гэж аюу фокуслаад явдаг байсан. Тэгээд тайзан дээр ер нь бол сандрал ингээд алга болчдөг байсан цаг үедээ. Тайзны ард одоо ч гэсэн ер нь сандрал байдаг. За энэ хүүхдүүд маань яачих бол энэ дээр алдчих болов. Тайзан дээр гинт гацчвал яах бол аян байхгүй болчвол эдгээр юу хийх бол гэдэг сандралууд бас байдаг. Гэтэ тайзан дээр гараад ихний гараа гарсныхаа араас нь итгэдэг. За энэ хэд удаан бэлтгэл хийсэн юм чинь энэ ямар нэгэн юу байдалд орвол тэрнээсээ урдан гарах хэмжээний зүйл би заасан баха, гайгүй баха. Тэгэж юу нэг хүүхдүүдтэй аюул хийдэг. Ерөнхий тоглолтын хугацаа маань болвол яг Монголын нөхцөл байдалд бол 7 хоног явагддаг.
7 хоногийн дотор биднэрт 34 гараа 36 бүжиг гэдэг баягаар орж ирдэг шууд. Тэгэнгүүт эхний 3-4 хоногт нь бид нэр 36 гарааг дэглээд сураад за тэрний араас артистуудтайгаа зугаар нийлэх ажлууд орж ирдэг. Тэр хугацаанд болохоор ахлагчууд маань болохоор хүүхдүүдийг одоо бусад бүжигчтэй бэлдээд бид хоёрын заасан дэглэлтийг заагаад бэлдээд явж идэг. Бид хоёр бол цаана дахиад үргэлжлүүлээд за нэг дэглэлтэд ахлагчуудаа заасан юм чинь дараагийнхаа дэглэлтэд гаргажээ гэдэг маягаар явдаг. Тэгэхгүй бол хугацаа маш бага. Яг Монгол болон гадаад орны тоглолтуудтай харьцуулах юм бол маш бага хугацаанд байдаг. Гадаад бүжигчид жишээ нь сараас 2 сарын хугацаанд яг тайзан дээрээ тайз засалтаагаа зүг ингэж үздэг, бэлтгэл хийж үздэг бол Монголын нөхцөл байдалд бол яг тэгэх боломж байдаггүй. Even зөвхөн мөнгөний сонгосон хязгаарч би харамсгүй гин бол миний зам. Юуны чампион дуурлаж жорсон болом дондоо шуурган төлөвлөх миний зам. Мөнгөнд өсөж би харахгүй trap rate charts яг сохор хараг бам. Өдөр шөнөгүй гудман лойсон миний амжилт угаас нараа сараа. Одоо нэг бүжгийн характер мэдрэмжийн талаар ярихад одоо юу байдаг штэ дуучид жишээ нэг охин таягдсныхаа араас нэг хайрын дуу бичлээ нөт нь хит болдог ч юм уу. Энийг би юутай холбоотой гэж хараад нөхөр тухайн яг өөрөө мэдэрсэн зүйлийг яг цаасан дээр буулгаж илэрхийлж байгаа учраас хүмүүс илүү гүнзгий хүрдэг юм болов гэж боддог. Бүжигч ч гэсэн ялгаагүй. Тухайн дууг сонсоод ч юм өөрт төрсэн мэдрэмжээ бодитоор хөдөлгөөн болгож илэрхийлж байгаа нь илүү хүмүүс үзэхэд одоо тэрийг үг хэлэхгүй ч гэсэндээ ойлгодог гэсэн үг. Ягаад вэ гэхээр одоо нэг хамгийн эртний соёл чинь бүжиг гэж явдаг шүү дээ. Ягаад хүмүүс зан үйл хийгээд хөдөлгөөн хийжсэн. Тэрнээс бүжгийн хөдөлгөөнүүд үүсч эхлээд ерөөхдөө хуваагдаад одоо улс аймагуудын бүжиг гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөөхдөө гудамжны бүжгийн соёл нь улс үндэсний бүжээс ялгаатай нэг зүйл нь юу юм бэ гэхээр эрхчлөөг илэрхийлж байгаа. Тухайн соёлын элементээ биш эрхчлөө. Хэрүүрээ даваа талтай учраас одоо хүснээ дэглэлт гаргах боломжтой. Өөрийнхөө мэдрэмжийг чинь би жоохон эмо байх үедээ жоохон уянгаад сонсож байгаад дэглэлт гаргадаг ч юм уу. Одоо урбан стайлаар тэнгүүтээ жоохон ууртай үедээ жоохон тийм агрессив хүн хипхоп дэглэлт гаргадаг ч юм уу. Ерөнхийдөө мэдрэмжээс маш их хамаардаг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө гудамжны бүжиг гэдэг нь тустай ойлголт учраас хүмүүс маань тэрийг бас ялгаж салгаж байгаарай гэж хүсэж байгаа юм. Давхар нэг зөвлөмж хүрэхэд нэг бас би баян хэлдэг хүүхдүүдтэй ч гэсэн хэлдэг. Чөлөөт бүжиг, орчин үеийн бүжиг гэсэн сургалтанд чамд гудамжны бүжиг заах гэдэг хизээч битгий суугаарай. Мөнгө өрхийн нэмэр баярлаа гэж. Тэгээ 10 жилийн дараа гэхээр одоо ерөөдөө би 35% байна гэсэн үг. Одоо би өөрөө тайзан дээр гарч бүжигчин хийж байгаа. Явцдаа болохоор тайзан дээр өөрөө гарахаа болоод шавнараа илүү уртаас нь хараад байж байгаа. Өөрхөн бэлдсэн хүүхдүүдийг хараад ерөөдөө нөгөө өөрхөн хийсэн зүйлийг үнэлээд сууж явах цаг ирэх болов гэж бодоод байна. Яагаад гэвэл нэг ойрын 2-3 жилдээ биш 10 жил гэж байгаа учраас давхар дараагийн нэг зорилго нь юу вэ гэхээр 10 жил болсон ч бүжгээ хаяхгүй би стил фристайл хийсээр л байна. Тэгэхээр ерөөдөө гадагшаа Justin Bieber ч гэдэг юм уу dancer style гэдэг юм уу том тэмцээнд оролцоод тэнд очиж хүрээллийг бүрдүүлээд гадаадд ерөөдөө одоо нөө юу байгаа даа штэ одоо physical age гэдэг юм уу эсвэл хүүч хүн амтлагч гэдэг юм уу тэрнтэй адилхан гудамжны бүжгийн соёлыг Монголоос түгээн дэлгэрүүлэх нэг тийм зорилготой байгаад байна. Давхар бас манай студ ч гэсэн томроод үйл ажиллагаа ч гэсэн томроод цар хуваагийг дэлцэн байна бах. Гудамжны бүжгийн соёл Монголд илүү бас дэлгэрсэн байна бах гэж бодож байгаа. Тэгээд энгийн хүмүүс хараад за энэ гудамжны бүжгийн хипхоп бүжгийн төрөл байна. Энэ локийн бүжгийн төрөл байна гэд ялгаадаг болсон байх болов гэж бас бодож байна. Одоо бид нар Монгол бүжгийг хараад энэ халах байна, энэ үзэмчин байна гэж ялгаж байгаатай адилхан бас гудамжны бүжгийн соёлыг ч гэсэн тэгж ялгаадаг болсон байгаасай гэж ирээдүйд төсөөлж байгаа. Жанатын сахалик миллиметр рави Жанатын сахалик миллион рави Махантакан тиклап
машиндаг кон TikTok Фатиматай шалтан TikTok 300-ийн торт тэрко Сахар духнахын air condition-тай тэмээ Жихадыг сахучулсан Ултымат бэхэмбэ Жанатын сахалик Миллиметр рави Жанатын сахалик Миллион рави Ушохошо дан зэрэг доошо досож байна эсвэл дараа дээр төсөө гасан хайсан хараа ерөн бараг доотсоо намайг хөөцсөө бүр ootsоо Freestyle бацсан саста үгэрчи чиний чи таргын чөтгөр болон шүүгэрчи ногийг норгож сүүвэрчи татвар чамаг отомод шууд хэлчи